шүүгдэгч Болдын Жамсар нь сургалтын албаны дараагаар ажиллаж байхдаа ахуул авсан хэрэгт гин буруутайг тогтоож 5 жил 1 сарын орхи ял Ганбатын анар, Товгийн анар, Самдангийн бат, Шинбаярын бямб болон Санчирын дөлгөөн, Пүрвийн даваа нарт бусдад ахуул өгсөн гин буруутай тус тооцсон 1 жил 1 сарын орхи ял оноос хуваав. Улсын шалгалт болох гээд идэг. 3 хичээлдэр унцсан яана. Наачаас дээр асуудал болчиход байна. Одоо дахиж хичээлээ судалдаг л бах та тий. Тэгэхээр цаг алдах гэдэг. Надад ч бол нэг арга байна л да. Ямар? Бэнэ. За сайн байна хаа. Сайн. Харин дүүн танаас нэг юм гоох гэдэг. Харин дүүн нэг хэдий хичээлдэр унтсан чи улсынхаа шалгалтанд орч чаддаг вэ? Болно ш тахаа. Манай нэг хоёр найз байгаа штэ. Болно ахаа. За. За ярээр ахаа. За. Юу ч юм. За юу болсон? Болчих юм шиг байна. Жаахан мөнгөний эргэл гарах нь. Үгүй тэр яах вэ? Асуудал биш тийм үстэй. Гол нь гурлаад дүнгээ гаргаж ирэл тийм үү? Өш. За ёо. Хоёлыг тийшээ нэг жоох юм яриад. Маа найз хэм мэдж байгаа. Угаасаа бид тэр дөнгөж ярилцаа байж л. Уул нь гуруулаа гэж яриа эцэд. 3-4-ийн хооронд нэг том ялгаа юу байна тийм үстэй. Тийш дээ. За стимэт. Дөлгөө ахын яриадсэн үнэн. Манай сургалтын албаны жам ах байсан билээ шүү дээ. Үу. Тийм үү? Тэгээд орой гуруулын ярьж байгаад очиод уулзчихараа гэдгийгсэн байхгүй. Одоо харин дөрүүл болох шиг. За. Орох уу? За, орой. Өрөөдөө байхгүй юм шүү. Залах юм уу? Тийм. Бэнэ. Асан мэнэ. Би нөгөө дөлгөө ахын дүүн байна. Харин тантай уулзах гээд. Оо. Тэгвэл багш бид нар таны байга газар очиж уулзчих болох уу? За одоо яваач. Хурж ирээд уулзчих гэнэ. Ер нь дэмий юм биш үү? Тэсээс бүгдээрээ төлбөрөө төлөөл тэгэл дахиад судалчих болно шүү дээ. Уг нь бол нэг санаа бодлоо хүмүүс байгаа гэж бодсон юмсан. За яах вэ? Гээ цаг алдаж тэгж дахиж судалж ясны оронд илүү амархан шийдэх арга гараад ирдэ шүү дээ тийм үстэй. За явъя. Зүгээр заа яа. За сайн байна гэж. За сайн байна. Сайн байна гэж. Сайн байна. За оюутнууд ямар асуудлаар явж байна? Харин дөнгөөлцс болох. Гэт ханс ч одоо хичээл ном хийхгүй юм аа шивстэй. Чи дөлгөний дүү юм уу? Үгүй, батад байна. Харин би дөлгөө ахтай ярихад тантай уулзчихаар гэсэн байхгүй юу? Манай найз бас нэг жоохон дөнгөний асуудалтай болчиход. Ер нь тэгэд хэдий хичээл байгаа юм бэ? Би одоо системээс харна шүү дээ. Би 3, бата 2. Энд дээр бас манай найз нэмэгдээд ингээ 3 болчиход байгаа юм л та. Бүрөө. За ер нь асуудал ойлгомжтой байна. Тэгээ бусад асуудлаа зөвхөн уцаар ярилцъя. За өглөөний минь. Хай. Юу болсон? Өнөөдөр жам ахтай ярьлаа. Нэг хичээлийн дүг 250 янслаад байгаа гинэ. 250. Тийм. Өнөөдөртөө мөнгө шилжүүлэр гэсэн шүү. Харин ч амар юм шүү аа. Тийм байгаа. Дараа нь асуудал үүсэхгүй байгаа. Энд чинь ч бас ахуул штэ. Ямар юмныхаа ахуул байт юм бэ? Унсан хичээлийнхаа төлбөрийг өгч ийл гэсэн үг шүү дээ. Энийг авдаг гэдэг үсэн мод өдөд бүх л оюутнууд цагдаа шүүхийн байгууллагаар орсон явж байна шүү. Та нар юу нэ яачаад байгаа юм бэ? Энэ авилга өгсөн авсан гэд хоёулаа гэмт хэрэгтэн болдсон байгаа зү хөөе. Тэгээч бид нар шиг ингээд төрийн албанд орё ажиллая гэж бодож байгаа юм бол те эртхэн яг иймэрхүү асуудлыг өөгшүүлэхгүй байсан дээр үдэн штэ. Юу би боллоо заяа. Та нар над асуудлаа өөрсдөө шийд. Явлаа. Ой. Араа. Ой. Хөөе тэгээ дүнгээ яах юм бэ? Сүзүр гуруулаад асууч л да. Итгэхгүй. Сүртэй. Ойлгох юм байгаа зү. Гэхдээ нэрээ төрийн албанд орж болдог. За хөөе. Одоо ингэж ярихгүй шүү. Зэвч гуруулаа мөнгө шилжүүлье.
Дөнгө харсан уу? Харсан. Миний бүр ийм юм болчихсон л шүү дээ. Минийх ч гэсэн. Засагдсан л байлээ. Хөөе. Нөгөө ангийн буйна хичээлдэр унцаж илэнчтэй хамгийн явж ирсэн шүү дээ. Гурлаж ямагталж байгаа дүнгийн төс олж. Нэг хичээлийн 400 гэл авчих. Тэгээ хүний 50 к. Болж байгаа үстэй. Саандаг санаа. Цаагуурч өчнөө 50 явж чадсан шүү дээ. Шатрагны сахис нэгээр таайцсан юм. Танай найз хүн чинь нэг жоохон ямараа жовж явуулчих гэлээ. Тэг. Анар байна. Чи шалгалтандаа онсон гэлөө. Надад нэг санаа байна. Орой уулзсан уу? За. Ок. 50 к. Надаас ч бас нэг хэдэн 50 к байна. Юу, шалгалт таана авч байгаа. Энд авч. Энд үү? Тэг заах гэсэн. Шалгалтандаа амжааг юм. Хэлцээ баг. Яа, ямар ч туу юм. Баярлалаа гэж. За, дараагийнх нь Саман гомч. хоёулаа чи хичээлээ дахин судлахаар болсон биш үү? Харин тийм ээ биш. Энэ дүү яагаад засагдсан байдаг үлээ даваа? Уушлаа биш. Байна уу? Тийм бай. Ямар хэрэг гэлээ? Та манай байгууллага дээрс надад томлох шаардлагатай. Танаас асуулт томлох зүйл байна. За ойлголоо. Ano? Саман уу? Яалгатай тэмцэх асуулт бодож байна. Амнаг юм. Та гэрчилмэд бол өгнө үү? Таныг албан тушаал уруулан ашиглаж бусдаас авилал авсан иргэрсэж ихнэр татсан. Та оюутан амрыг таних уу? Тэгэхээр таны данс руу 2 жилийн хугацаанд оюутууд мөнгө шийдвэрлэдэг байсан байна. Эдгээр оюутууд нь дүнгээ гаргасан байна. Таныг зохиох хуулийн ёслолын дагуу ялтчаар татж байгаа шүү. Халуна. Шудраг ус зүйл дээр өгөөгээд хэлчихсэн байсан бол бүх зүйлийн болохгүй л байсан шүү дээ. Шүүгдэгч болдын жамсар нь сургалтын албаны дараагаар ажиллаж байхдаа хахуул өгчийн ашиг сонирхлын үүднээс унсан болон голчтон засалж өгнө гэж албан тушаалын хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэлийг хийж хахуул авсан хэрэгт гин буруутайг тогтоож эрүүгийн хуулийн тусгай ангийн 22-ийн 4-р зүйлийн 22-ийн 4-ийн 2 дахь хэсэг зааснаар шүүгдэгч болдын жамсарнд 5 жил 1 сарын орхил Гамбатын анар, Товуугийн анар, Самдангийн бат, Чинбаярын бямб болон Санчирын дөлгөөн, Пүрвийн даваанаар өөрийн ашиг сонирхлын үүднээс бусдад хахуул өгсөн гэмт хэрэг гин буруутай тус тооцсон эрүүгийн хуулийн тусгай ангийн 22-ийн 5 дугаар зүйлийн 22-ийн 5-ын 1 хэсэг зааснаар 1 жил 1 сарын орхил оноос гуй.